За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө уншсан номоос 5 төрлийн номыг санал болгох гэж байна. Би эдгээр номуудыг бүгдийг нь монгол хэлээр уншсан болохоор та нар хаанаас ч ялч номын дэлгүүрээс ороод худалдаж аваад унших боломжтой гэж бодож байна. Тэгээд би ерөнхийдөө уран зохиолын ном уншдаг боловч энэ 5 номд бүр хувийн хөгжлийн ном ч гэсэн байгаа. Тийм болохоор олон төрлийн ном марсан сонирхолтой байна бах гэж бодож байна. За ингээд эхэлцгээе. Хамгийн ихний ном бол Gustave Le Brun Бавари хатагтай гэдэг зохиол байна. Энэ бол 1856 онд хэвлэгдэж байсан роман 200-ны туршид хүн төрлөختний дамнан уншиж байгаа тийм Францын сонгодог зохиол байгаа. Гэхдээ миний хувьд тэмч төгс таалагдсан зохиол биш, сонгодог. Гэхдээ зүгээр л сайн зохиол санагдсан. Би яагаад энэ номыг оруулсан бэ гэх юм бол хүний амьдралтаа уншиж үзэх 1000 ном гэдэг тэр номыг эргүүлээ явж исэн чинь Бавари хатагтай гараад ирсэн баггүй юу. Тэгээд тэр үед би уншсан байсан болохоор энэ номыг оруулъя гэж шийдсэн. Ерөнхийдөө энэ ном дээр юу гардаг вэ гэх юм бол Бавари хатагтай буюу Эммагийн амьдралын тухай гардаг. Эмма бол дундаж давхаргын амьдралтай. Гэхдээ тэр амьдралтаа дургу тийм өдөр тутмын нэгэн хэвийн тийм уйтгартай амьдралд дургу залхсан бүр үзэн яддаг тийм хатагтай. Тэгэхэд түүний амьдрал түүний ээдрээтэй хайр дурлалын асуудлуудын тухай гардаг. За мөн үүнээс гадна болохоор Ноён Баваригийн тухай гардаг. Би бол Ноён Баварид амар дуртай, сайн нөхөр гэж боддог. Гэхдээ болохоор Бавари хатагтай гэдэг номыг үнэлсэн хүмүүс болохоор Ноён Баварид амар их буруу өгдөг байхгүй их нэртэй ингээд толгоогоо мэдүүлсэн их нэрийгээ захирч чадаагүй өнтер гэдэг. Гэхдээ миний хувьд бол Ноён Бавари маш сайн хүн гэж надад санагддаг. За тэгээд би та бүхний энийг өөрсдөө уншиж үзээд мэдээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл төгсгөл нь та нарын төсөөлж байгаагаас маш тийм сонин. Ерөнхийдөө бол навшин төгсгөлтэй. Гэхдээ уншаад үзээрэй. Би энэ номд болохоор 10-аас 7 оноо өгч байгаа юм аа. За ингээд хоёр дахь ном бол баримтат төрлийн ном байгаа. Би ерөнхийдөө баримтат төрлийн ном уншиж байгаагүй баг анх удаа уншсан гэж хэлж болно. Гэхдээ надад маш их таалагдсан. Бол Тагтаа паблишингийн хэвлсэн Charlotte Chandler-ийн Зүуд бол зорийн ганц бодит зүйл гэх ном байна. Гашгаасаа хүртэл сонирхолтой гоё ягаад тэгээд ингээд зураг хүртэл амар гоё. Энэ болохоор эхний тухай гэх юм бол Италийн кино найруулагч Federico Fellini гихч одоо тийм алдартай хүний баримтат намтар зохиол байгаа. Баримтат зохиол мөртлөө яг тийм гоё нэг тийм амар гоё сэтгэл төрүүлсэн. Миний хувьд бүр маш их таалагдсан. Ягаад гэх юм бол энэ хүний одоо амьдралын хэв маяг үзэл бодол гэх юм бүх юм надад таалагдсан гэсэн үг л дээ. Эхнэрийгээ хайрлаж байгаа хайрна. Тэгээд кино зохиолтойгоо хандж байгаа тийм өөрийнх нь сэтгэл тэр хүний ерөнхийдөө байгаа байдал бүх юм таалагдсан. Тэгээд үйл явдал болохоор ихэнх нь Италид өрнөлдөг. Ялангуяа тийм болохоор маш таалагдсан. Энэ хүн өөрөө Ромд маш хайртай. Тэгээд бүр төгсгөл нь мэдээж намтар зохиолохоор энэ хүнийг ингээд төрснөөс өгтөл нь явж байгаа байхгүй. Төгсгөл нь мэдээж энэ хүн насаараа дуустдаг ч гэсэн маш тийм сэтгэл хөдлөж би бүр ингээд үлэмс туслуулсан уншсан тийм ном байсан. Тийм болохоор та нарыг уншаасаа гэж маш их хүсэж байна. За би энэ номд бол 10-аас 9 оноо өгсөн байгаа. За одоо дараагийн ном руу оръё. Энэ бол ер нь та нарын бүгднийг чинь мэддэг ном бах. Бараг хүүхдийн тохиолд хэлж болно. Энэ бол Jules Verne-ийн Дэлхийн дөрвөн айлсан гэдэг ном байна. За энийг та багтаа ер нь уншсан байж магадгүй. Би бол дүн саяхан уншсан. Тэгээ маш таалагдсан. Яагаад гэх юм бол ерөөсөө амар тийм сонирхолтой байна гэж бодог байхгүй. Тэгсэн чинь маш сонирхолтой бүр уншаад амар онц сонирхолтой ном байсан. Тэгээ ингээд ийм жижигхэн ийм авч явахад авсаархан зөвхөндөө авч яваад уншихад ихтэйхэн тэгээд нэг эхэлчих юм бол аюу хурдан дуусна. Тэгээд дуусчихгоо дахиад эхэлмээр санагддаг тийм гоё сонирхолтой. Энэ Jules Verne гэдэг хүн яаж ингэж өөрийнхөө төсөөллөөр энийг ингэж бичсэн бол гэж бүр гайхширмаар яг ингээд дэлхийн төв рүү ингээд дүүтэйгээ зүг аялж байгаа яг ингээд бодит юм шиг санагдтал бүр ингээд тийм сайн бичиж чадсан зохиол надад санагдсан. Тэгээд үгийн баялаг үг хэллэх нь хүртэл тийм гоё санагдсан байгаа. Энэ номд би 10-аас 8 оноо өгсөн байна. За харин дараагийн ном бол хувь хүний хөгжлийн ном байгаа. Би ерөнхийдөө энэ төрлийн номд нэг дургуйч гэсэн энэ бол надад хамгийн их таалагдсан ном. Таны гэж бодож байна. Энэ бол эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг гэдэг солонгос зохиолчийн ном байгаа. Энэ номыг би хичээгээ 20 настай байхад бүр дээр үед одоо баг 2009 10 онд
худалдаж аваад ихчтэй үжсэн. Тэгээ манай их уншсан уу яасныг би сайн мэдгүй байна. Тэгээ би өөрөө саяхан номын сангаас олоод уншсан. Тэгээ надад маш их таалагдсан. Ерөнхийдөө ерөөсөө юм байна гэж бодоагүй. Гэхдээ энэ ном эмэгтэйчүүдэд гэж байгаа ч гэсэндээ ерөнхийдөө зүгээр л надад залуу хүмүүс зориулсан ном юм шиг маш санагдсан. Тийм болохоор хүн болгоныг уншиж үзээсэй гэж хүсэж байна. Үнийг уншихад болохоор заавал эмгтэг даг мөрд гэсэн юм байхгүй, зүгээр л үзэл бодлыг чинь төлөвшүүлэхэд хэрэгтэй байх одоо нэг тийм юм бэрчэндээ маш тийм хэрэгтэй зөвлөгөөнүүд маш их байдаг учраас надад маш таалагдсан. Би ихнийхээ уншиж дуусаад хоёр дахь ингээд энэ тэндээс нь уншаад одоо бараг л гурав дахь уншиж байгаа. Ер нь бол миний ширээний ном болсон гэж хэлэхээр бол хэлж болохоор ном байгаа. Одоо бол гэхдээ хэвлэл энэ төр нүүрчлэгдсэн байх юм бол бүр 2010 оны хэвлэл нах. Одоо тэгээд энэ тохиолдолтын хоёр дахь хэвлэл, хоёр дахь энэ номны хоёр дахь ном ч гэсэн байт юм байлээ. Би бас олж авч уншина гэж бодож байгаа. За энэ номд би 10-аас 7 оноо өгсөн байгаа. За одоо хамгийн сүүлчийн ном бол хамгийн таалагдсан ном гэсэн үг. Тэгэхээр танилцуулахаас өмнө та нарыг бүгдийг нь заавал уншаасай гэж бүр үнэхээр хүсэж байна. Маш гоё зохиолсон болохоор энэ бол Нобелийн утга тохиолын төрөлд сахилт байж юм. Утга тохиолын төрөлд Нобелийн сахилт тийм юм аа. Энэ болохоор Орхан Памукийн цас гэдэг ном байна. Бас Такта Publishing-ийн хэмжиж өгсөн ном. Би ер нь Такта Publishing-ийнхаа нэр баярлдаг. Маш гоё ном зохиодог. Ном хэмжилдэг болохоор маш дуртай байдаг. За энэ номыг бол яриулалтгүй ер нь амар сайн ном. Маш сайн таалагдсан. Би бүрхлээд оноо олчих 10-аас 10 оноо өгсөн. Тэгээд маш сонирхолтой юуны тухай гардаг гэх юм бол К гэдэг одоо тийм яруу найрагч байгаа. Энэ хүн бол гэхдээ утгасаар төлөвлөгдсөн. Тэгээд олон жилийн дараа төрөхтэй ингээд буцаад нөгөө сурвалжлах хийх зорилгоор ирсэн байгаа. Гэхдээ яг зорилго нь сурвалжлах хийх биш. Бүр ингээд бүр багадаа нөгөө нэг найзалдаг байсан. Саяхан өхрөөсөө салцсан тийм бүсгүүдээрээ баг ирж байгаа байхгүй юу. Тэгээд үйл явдал маш сонирхолтой өрнөдөг. Нэрэн цас гэж байгаа ч тэгээд ингээд цас ороод байдаг. Бүр цасыг тэр дүрсэлж байгаа дүрсэл нь амар гоё нэгсэдэл цас ордог. Ер нь цасан донд өрнөдөг зохиол байгаа. Тийм болохоор надад маш их таалагдсан. За тэгээд Каман болохоор дурлалт бүсгүй эпиктэйгээ уулзсан хайр дурлал гарна. За энэ зөвхөн хайр дурлал гардаг ном биш. Мөн улс төрийн асуудлыг хүндэн, мөн шашны асуудлыг хүндэн, сэтгэл зүйн асуудал, философийн асуудал зөндөө олон сэдвийг хамруулж чадсан. Тийм ч утгаараа бараг Нобель авсан баг. Ер нь маш сайн тохиол. Тэгээ энэ номыг орчуулж өгсөн би баярлалаа гэж хэлмээр байна. Ийм зузаан номыг би хэрвээ англи дээр уншсан бол гэж уншиж чадхааргүй тийм ном байсан. Тийм болохоор ингээд нэг их хэлчих ингээд дуусгахад бүр ингээд сэтгэл амар гонигтай би Каг бүр нэг хэсэг амар өгүүлж миний сэтгэл дотор Кагаар дутагдсан тийм өдрүүд хүртэл байсан. Тийм болохоор одоо баг дахиж уншиж магадгүй энэ ном миний хувьд хамгийн энэ 5 номноос хамгийн сайн ном гэж хэлж болохоор ном байла. За ингээд ерөөдөө дуусгая. Энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Эдгээр номоос таалагдсан ном байх юм бол авч уншаарай гэж хүсье. Баяртай. Бичлэгийг үзсэнд баярлалаа.